За сайн байна уу Дарим Аа ах. сайн байна. Сайн байна уу та? Хань хэм билээ та? Ягмар. За сайн байна уу? За сайхан зусч байна та. Сайн зусч байна. За танаа энэ утгаар зуслан хэр болж байна. Манай нутгаарчдаас туслан. Жаан тааруул байна. Бороохгүй. Гандууд байна тий. Өнөөдөр жоохон хур бороотой л ах шиг байна. За өнөөдөр манай бөөгийн тухай санаа ач ингээд подкаст маань та хоёрыг зорж ирлээ. Цагаан нуур дээр. За. За тэгээд Дарим агч маань бидэнд өөрийг нэг сайхан танилцуулаад өгөөч. Ээж аав эмээ өвөө таны алдар нэр. Манай маиндаа. Нэг маиндаа хамгаалсан. Миний нэг маиндаа гэдэг хатаа. Олгон. За та хэлж. Миний уугуул нутг бол одоо Баян зэрэг гэнэ. Баян зэрэгтэйсэн. Аав ээж нь Баян зэрэг хүмүүс юу тэг байсан. Аав нь Туваагаан гэж эмч хүн байсан. Тувааганаа дэлгэр гэдэг хүн байсан. Ээж нь гинэн намжин сөрөн гэж бас нэг Баян зэрэгт бас аюулаа нэг нутгийн хүмүүс байсан. Баян зэрэг бажрууд өнгөж яасан да танад таних аюул дуулсан л байна. Тэр хүн одоо аав нь тэрсэн өвч нь байсан тэр. Тийм. Ja, det men det var när jag att det är en normal en normal en där. Jag här där på så att man har det så 어때니 해니 발지를 어떠는 어떤 한국 탱로도 된일로야 팀을더니 이건 아그르하르힌 허세가오는 팀도 것도 돼야 팀이니 아마 옛날 타면 뭐 이렇게 맞을 때뭐 이거 다시는 information 예전 다른 것은 버건 대인 거지. 무슨 팀 хүмүүс байсан гэнэ. 아니 대한이 마음 섰다 야우야 뭐가 야우야 За Дарим агч уданд одоо өөр ямар бөөнөр байв ээжийнх нь уданд одоо нэр хэлж болох уу та? Дэлдэн мэнд гэж тэг юу аасан барангууд хосын аавангууд юм. Тэгээд нистэг толаам бас л эднэрэл одоо юунал удагнаа бажир удагнаа юу аасан байна бас. Mama had had more about this. Then that and find him mama find you out it can not if I am not. Бажир удагнаа тэр тойл. Тэр удаг хэрглэж явсан одоо тэр тойлооны хүнд өгсөн. За Дарим агч анх яаж бөө болж юу яаж мэдэгдэжээ? Ochanga hoyna nasta da anka to no menu that at no that ave na ma ya ban to on how it is not here anka no one ya hot na that in that house ochanga in it is not that how it chat is that we were that ya when that hot na chawn so at no ma it there how it chat is одоо 30 хэдэн наснда л энэ хүн яасан юм аа л одоо бөө зөөдний хүмүүс тэр одоо алжууд хүнд очиж асуусан одоо бөө доол хүн байна гэд тэрэнд бас нэг хэсэг шав ороод тэгээд юм авсан. Тэгээд энэ бас нэг ингэж хүн байсан юм энэ шиг дархан гэж
Тэр хүн бас нэг тусалсан л да. Ховцос хонороо хэнгэрэг юм аа. Шид архан чинь нөгөө хосын аваар бөлдөг. Хосын аваар бөлдөг хүн. Тэр хүн одоо үгүй болсон л да. Ийшээ ингээд тэр харуулсан заасан юм зөвлөж ингээд. Тийм. Зөв. Аав их чинь хэрэгжилжсэн зүйлсүүд гэж чинь. Тэгээд тэр дархан бас тус болж бас тэр юм маань хэлж өгч энэ тэр бол яасан. Чачил болсон маань тэндээс хойш та юм аа. Өөл. Тэгээ энэ нутаг одоо манай нутаг биш ч гэсэн энэ нутагтайг сайхан амьдарч байна. Өнөр бүл сайхан амьдарч байна гэж байна. За, Дайрамагч одоо манай нэвтрүүлгийн нэр нь болохоор бөөгийн тухай сонио хайчин гэдэг нэртэй подкаст тийм. Бид нэр энэ мундаг бөөд зарим удган дээр очиж өөрсдийг нь танилцуулахаас гадна тэр хүнтэй тохиолдсон онгод тэнгэр бөөгийн тийм далдын ертөнцийг гайхалтай сонин зүйлсүүдийг хуваалцдаг. Танд тохиолдож исэн тийм сайхан гайхалтай зүйлсийг хуваалцаач онгодтой холбоотой. Их сонин содон тийм зан үйл юу болчих танд одоо их гайх их сонин тийм тэгээд яасан юм үлдлээ дээ гэдэг ингээд санаанд үлдсэн дурсамжинд үлдсэн тийм сонин зүйл. Тэгээд хэрэг одоо ингээд зүгээр жирийн үед явж яхад одоо урд орн гөрөөс одоо буг согаач хүүд юм аа янз бүр нэг тийм хажим тийм шувууч тэднес жирд юм тэр бол онгод тэнгэрэн илч байдаг гэдэг. Тий. Одоо хүмүүстэй тань дээр мэдээж хэрэг маш олон хүн л ингээл тосломж ирэл ирдэг байлгүй. Тэгэл одоо ингээл тосолж исэн хүмүүсийн их санаанд үлдсэн тийм тод одоо тийм адал явдалтай ч юм уу тийм засал одоо тийм хатууч засалж гэх юм уу таны дурсамжинд үлдсэн зүйлэл хуваалцаж болох зүйлэл хуваалцаач. Одоо энэ чэдэ засал хийсэн тэр хүмүүс чинь одоо залуу байхдаа ч юм уу тийм нэгэн тийм санаанд үлдсэн нэг тийм энэ ястай их хэцүү засал боллоо да хатуу засал байлаа да энийг их давах гэж их адал явдал тууллаа даач гэж боддөг юм уу тийм дурсамжинд үлдсэн тийм юм баахан түүх тийм юм яа би ойлгосон гэсэн ах сайхан хэлээд байна. За ингээд янз бүрийн хүн ирдэг гэж байна. Одоо энэ засал ном хүнд хөнгөн тэгээд хүнд бас хийхэд бас нэг өөрөм би бас тэгээд өвдөн
Нодлон бас нэг ямар ч хүн өглөөд нэг засал хийсэн. Тэр болохгүй л яалыг хаасан байл. Тэгэл тэр мэтарл энэ чинь их мооз. Та тэр мэтарл тэр онгодоос агуугаад онгод тэнгэрээ салаата тэгж ажил. Ийм байгуулт. За дайрын магч одоо ингээд бидний хийсэн нэвтрүүлгийг олон хүмүүс үзэх юм. Тэгээ тэрэн донд одоо манай Монголд ер нь бөө хүмүүс их босч байна шүү дээ. Та одоо ирээдүйд босч байгаа энэ шин залуу бөөнөртөө хандаж одоо хэлэх үгэл сургамж ч юм уу те байл хэлж өгөөч. Хамгийн онцгой юм ба үнэн дээр хүнээ маа цаагийн гоо хүнээ маа онцгой датаа яг нэг хаан юм 색다사 요만테 아 근데 저 방금 나왔던 거 나야 있는 요안 있는 셔터 아히 분포스 해 된다고 그냥 내가 방금 야 아티 이 문제 자기 뭐 야 그냥 막 앞으로 난 내가 봐 해는 되게 막 탱 사실 예시 안 차야 돼 Thế làm bà ta đó có ta không đã có một xa là ta muốn là xa thì họ thôi mình đọc là mình sợ nó nhà bà má cái gì mà За ахсах юм. За надад одоо шинээргүй болж байгаа ч юм уу одоо энэ үед одоо бөө гэдэг юм чиг ярда дэлгэрээд ярда хамаагаад одоо тийм чадахгүй хүмүүст ингээд бойлоод шиг байна. Тэгээд тэр хүмүүст хандж хэлэхэд л энэ шудраг гэрдэ хүнээ төлөө хүнээ одоо зовлон энэ тэр юмнууд хүн шударгаар хүнээр тоглож болохгүй. Засал нөгөө нь бол хүн шиг хийгээл тэгж яваарай л гэнэ. Тий, залуучууд хандж хэлэхэд одоо Тий авахтаа биш. Авахтаа биш. Хүнээс заавал юм авахтаа биш. Хүнээс тэр өндрүүнээр юм хийхтэй биш. Тэр хүнээс зовсон, жаргалсан ч хүн ирэн янз янз л хүн ирдэг. Тэр хүмүүсийг л яахан зовлонгоо тийм нэмэлж өгч ингэж яваарай л гэнэ. Шударгаар л яваарай. За сая бол ингээд Монголд одоо шинээр төрөн гарч бөөнөртөө зориулж та сайхан Ахмад бөө хүний хувьд үг хэллээ. Одоо та сайхан Монголын ард түмэнд нэг сайхан ерөөл харьлаач. Одоо энийг үзэж байгаа бүх Монгол улсынхаа ард түмэнд сайхан ерөөл харьлаач та. За ерөөлөө харьлаа. Яа тийм аман асаа тийм нэг нэг сайн хамаа яа авта чамаа сайхан юм уу яна арай үсэн юм байна. Юу надад тэгээд Монгол орн манад ингээд хооронд өвтэн артай. Ерөөлийг сайхан яваарай л. Тий. За яагаад би одоо энэ үгийг танаар хэлүүлмээр санагдсан гэхээр нэгэн цагт бас таны аавгаагч те Балжир одгон бас ард түмнийхээ төлөө бас ерөөл хайрлаж том хайртуудаа дахиж ард түмэн Монгол улсаа даатгадаг хүн байсан шүү дээ. Тийм учраас бас танаар энэ сайхан үгийг хэлүүлмээр санагдсан юм аа. За тэгээ манай нэвтрүүлгээр орж өөрийгөө танилцуулж сайхан ингээд хүүхдүүхээ хуваалцсан танд маш их баярлалаа. Баярлалаа. Урт насалж удаан жаргаарай та.